Уурга тусгаар улсын хан тулах нэгэн баг нь болж, төвшин сайхан ардын хан тулга бадрах өргөөний болж, аранжин зисээр анх бие бүрээ тамгалсан Эрдэнэт хотын түүх хагас зүүнийг туулмаар. Цэл залуухан илгээлтийн эсдийн цэврээр хөдөлмөр шингэж, ухаанд мэрэгэн ур хачдын сэтгэл зүтгэлээр хөгжиж, төр түмний гавьяагаар жигүүрхийн урагшилсан Эрдэнэт хот Монгол улсын бахархал боллоо. Эрдэнэсийн хөрснөөс нь эдийн засгаад хилж, эргэх түн цагт эв найрамдлын бэлэгдэл болж, найран зогсоос найрамдан амьдарч буй Монгол хүний үндсэн ахмадын сургаал залуусын золбоо загалшгүй мөрөөдлөөр цалгин тэмүүлж буй хүүхэд багчуудын инээдхөөр энэ хотыг гэрэлтүүлж байна. Эрдэнэт хот зүүн дандсан бүтээн байгуулалтын эхлэл болж, эдгээр залуучууд нь дүүчэлэн хөгжүүлэх эх орны ирээдүй боллоо. 90 зууны бахархал Эрдэнэт хот.